Санаа би одоо дахиад өнөөдөр мөчгээрээ пената танилцуулж байна. За энэ шугам маань ингээд нилээ хэдэн жил бол амар сайн чанартай. Тэгээ энийг 4000-аар авсан. Тэгээ энэ Улаанбаалыг 3000-аар авсан. Энэ хөрхэн хайчиг 4500-аар авсан. Энэ хөрх ингээд хэлээ 3 цэг 3 дахь даалгавар гэдэг штэ тэрийг ингээ хүрээлхийн тулд ийм хөрхөн юм авсан. Ийм тэгээд нэг гин ширхэг зарж ийсэн. Тэгээ би авсан. Тэгээ 3500 гэсэн. Энэ хөрхөн цагаан үзэг цэвэрхэн. Энийг болохоор би энэ 0.5 харандаа юм байна. Энийг болохоор би 3000-аар авсан. Энэ бас 0.5-ын харандаа. Тэгээ би нэг бас 3000 энэ хоёр ингээд хоёулаа ингээд хайрцагтай. Үгүй савтай ирсэн. Тэгээд энэ хоёр бас савтай ингээд хайрцагтай. Энэ гурав савтай хайрцагтай ирсэн. Савтай ирсэн. Тэгээ энийг би болохоор бүгднгийн нийлээ тэгээд 3000-аар авсан. 3500-аар авсан. Энэ хоёр нөгөө үзгийг чинь нийлүүлгээд 2000-аар авсан. Тэгээ энэ болохоор энэ хөрхөн ингээд цэнхэр өнгийн үгүй ногоон өнгийн үзэг. Энийг болохоор би 1500-аар авсан. Сайн санахгүй байгаа болохоор бодлаач гэж магадaltaй. Хөрхөн үзэг байгаа. Энийг би болохоор нөгөө 1500-аар авсан. Ихэнх үзэг 1500 юмтай юм би тэ. Тэгээд энэ запасаа би нэг ширхгийг авч явахгүй болдоггүй. Нэг ширхгийг авч явдаг гэсэн. Тэгээд яагаад нэг ширхгийг авдаг вэ гэхээр нөгөө энэ нөгөө юм запасан дуусаад тэгээ нөгөө энэ запас авахгүй болохоор хүүхдүүдээс юм гоохаар авдаг байсан. Тэгээ өнгөнүүд байгаа. Тэгээд ийм нөгөө дугуйлагч 3000-аар авсан. Тэгээ ийм өнгөнүүд 12 ширхтэй. Тэрийг би 9700-аар авсан. Тэгээ энэ хөрөн шугамыг 3000-аар авсан. Тэгээ энэ харандаа амар гоё том харандаа. Энийг 1500-аар авсан. Тэгээ энэ хардаа энэ үзүүлэгчийг 1500-аар авсан байна. За өнөөдөр бичлэгээр пената танилцууллаа. Баяртай.